Хэрэгтэн эмэгтэйчүүдийн дотор байрлуу хүчээр нэвтэрч дараалан 8 залуу охиныг 120 удаа худгалан амийг нь хөнөөжээ. Энэ бол бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаас хойших Бээжингийн хамгийн том хүү амны хэрэг болох Шижин шааны 8 эмэгтэйн хэрэг юм. 1999 оны 5 дугаар сарын 30-ны шөнийн 3 цагийн үед Бээжингийн 110 дуудлагын төвд нэгэн эмэгтэй тусламж хүссэн дуудлага ирэв. Тэрээр хэлэхдээ хурдан ирээж нэг хүн намайг алах гэж байна, хэд хэдэн хүн аль хэдийн хөнөөгдөд байна гэж хэлжээ. Цагдаа хаягийг асууж амжаагүй байтал утасны цаанаас аимшигтай эмэгтэй хүний орилготуу гарч дараа нь утас тасарсан байна. Цагдаа нар тэр даруй асуудал гарчээ гэж мэдсэн ч хаягийг тогтоож чадсангүй. Гэтэл 10 гаруй минутын дараа дахин нэг дуудлага ирэв. Дуудлага өгсөн хүн хэлэхдээ манай байрны өвдөнд цуснд бодогдсон нэг охин хэвдэж байна, тэр өгсөн бололтой гэж хэлсэн байна. Цагдаа нар яралтай хэргийн газар очиход Бээжингийн Шижин шаан дүргийн 23 дугаар байр 2 дугаар орон сууцанд зөвхөн нэг хүн бус нийт 8 залуу охины согцос байсан нь тогтогджээ. 2 дугаар байрны доод талд зогсож байсан микро машины хажууд цагдаа нар анхны хохирогчийг олсон байна. Хохирогч эмэгтэй цуснд будагдсан мөн чирэгдсэн уул мөртэй байлаа. Цусны мөрний эхлэлээс үзэхэд хохирогчийг байрны үднээс микро хүртэл алуурчин чирсэн болох нь тогтогджээ. Хохирогч унтлагын хувцастай үсэн сэгсийсэн хөлн нүцгэн байв. Түүнийг нийт 6 удаа хутгалсан бөгөөд түүний дотор хүзүүнд нь хүрсэн хутганы шарх нь үхлийн шалтгаан болжээ. Хохирогчийн цусны мөрөөр мөшгөн шалах гад цагдаа нар 1-р давхрын тавцан дээр хохирогчийн тавчхийг мөн анхны гэмт хэрэг үлдэгдсэн газар болох 2-р давхрын 203 тоот өрөөг олсон байна. Энэхүү өрөөнд ороход цагдаа нар аимшигтай дүр зурагтай тулгарчээ. Өрөө цуснд будагдсан байлаа. Шал, хан, орс, ширээгээд бүх зүйл дээр хохирогчдын цус цацагдсан байсан. Энэхүү нэг зочны өрөө 3 унтлагын өрөөтэй байранд нийт 8 охин алагдсан байв. Тэдний заримыг дор хаяж 6 удаа, заримыг нь бүр 20 гаруй удаа хутгалсан байлаа. Зарим нь газар мөлхөн амиа алдаж, зарим нь орон дээр хэвтэж байсан, харин зарим нь тусламж дуудах гэж оролцсныхаа дараа утасны хажууд унсан байв. Удасны хажууд хамгийн ойрхон унсан охин бол хамгийн анх цагдаад дуудлага өгсөн хүн байжээ. Цагдаагийн аль бие усны тооцоололоор 8 охиныг нийт 120 удаа хутгалсан бөгөөд нэг хүнд дунджаар 17 удаа хутга зоосон байна. Үүнээс гадна зарим шарх нь хохирогч нас барсны дараа хүртэл нэмж хийгдсэн байв. Энэ нь алуурчны уур хилэн аимшигт харгислыг илтгэв. Эдгээр охидын хамгийн залуу нь ердөө 17 настай, хамгийн ахмад нь 24 настай байсан. Тэгвэл ямар аимшигт үс сонзон, ямар гүн уур хилэн хэрэгтэн 8 хүнийг дараалан алж бүр өгснийхэн дараа хүртэл зэрлэгээр хутгалж чадсан бэ гэж цагдаа нар гайхширч байв. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүх хохирогчдыг нэг утгаар хөнөөсөн болох нь тогтоогдсон бөгөөд хэргийн газарт хохирогчдоос өөр зөвхөн нэг хүний мөр илэрчээ. Тиймээс цагдаа нар алуурчин ганц хүн байсан гэдэгт итгэхээс өөр аргагүй болов. Цагдаагийн мөрдөн байцаалтаар хохирогчулсан 8 охин бүгд Фужиан Жиндали гэх нэртэй гар урлалын компани ажилтнууд байжээ. Тэдний өдөр тутмын ажил нь алт гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн худалдах байсан бөгөөд хэргийн газар болсон байр нь компани тэдэнд зориулан 1998 онд түрээсэлж өгсөн ажилчдын дотуур байр байж. Мөн бүх охид гэрлээгүй хамгийн намхан нь метр 68 см, хамгийн өндөр нь метр 74 см бүгд урт төлтэй, үзэсгэлэнтэй залуу эмэгтэйчүүд байсан гэж гэрчүүд хэлсэн байна. Тэдний ажил болоод гэрийн хоорондох маршрут нэг л хэвийн тогтмол байсан бөгөөд нийгэмтэй харилцах хүрээ нь маш хязгаартай байсан тул цагдаа нар хайрын эсвэл өс сонзонгийн шалтгаантай аллах биш гэж үзжээ. Нэмжлэхэд хэргийн газарт байрлах шүүгээ болон түрүүчэнд алуурчин хүрсэн байсан ч тэр хүн гэмт хэрэг үлдэхдээ бэйлийн өмссөн байсан тул эдгээрээс тодорхой хурууныхээ гаргаж авч чадсангүй. Мөн тэдний гэрд 20,000 юаны бэлэн мөнгө үлдсэн байсан нь уг хэрэг мөнгөний төлөө биш байх магадлалыг улам өндөр болгов. Гэсэн хэдий ч цагдаа нар хэргийн газарт үлдсэн цусны толбоноос алуурчны ДНХ гаргаж авч чадсан байна. Гэвч тухайн үеийн ДНХ шинжилгээний техник хангалтгүй байсан тул алуурчныг яг хэн болохыг тогтоох боломж байгаагүй. Харин хэргийн газарт үлдсэн хөлийн мөрний шинжилгээгээр цагдаа нар алуурчин нь оймстойгоор хэрэгэ хийсэн гэж дүгнжээ. Бас хохирогчдын байрны хаалга цонх эвдэрсэн шинж тэмдэггүй байсан нь тэд алуурчнаа таних байсан байх өндөр магадлалтайг харуулсан байна. Иймээс цагдаа нарын хувьд хөршүүд хамгийн гол сэжигтэй этгээдүүд болон хуурчээ.
Учир нь зөвхөн тэдэл гэмт хэрэг үлдээд богино хугацаанд ямар ч мөр үлдээлгүй зогтох боломжтой байсан. Тиймээс цагдаа нар байрны бүх алаар нэг бүрчлэн орж оршин суугчдын хөлийн мөрийг цуглуулж эхэлжээ. Тэдний зорилго нь хэргийн газарт үлдсэн мөртөө таарах хөлийн мөрийг олох байсан. Гэвч бүх мөрийг харьцуулсан ч ямар ч тохирох мөр илэрсэнгүй. Цагдаа нар гихтээ бууж өгөхийг хүссэнгүй, дахин нэгт шалгалт хийсний эцэст нэгэн сэжигтэй зүйл илэрчээ. Хэрэг гарсан 203 тоотын хажуудлын 202 тоот өрөөний эзэн Жао Лянжун хөлийн мөрөө өгөөгүй байжээ. Сонирхолтой нь Жао Лянжун бол 8 хохирогчийн хөрш, харин түүний эхнэр Жан бол тухайн үед цагдаад 2 дахь удаага дуудлага өгсөн хүн байсан. Цагдаагийн тэмдэглэлд дурдсанаар эхнэр Жан нь тухайн хорооны утасны өрөөний оператор хийдэг байж. Хэргийн өдөр буюу тэр шөнө тэр утасны өрөөнд жижүүрлэж байсан байна. Шөнийн 3 цагт анхны хохирогч цагдаа дуудлага өгсөний дараа байрныхан утасны өрөөлөө залгаж 2 дугаар байранд нэг хүн цустай хэвдэж байна. Хамгаалагчдыг ирж шалгуулаач гэж хэлсэн байна. Энэ үед Жан бүсгүй энэ бол манай байр шүү дээ гэж санаа зовон гэр бүлийнхнээ бодож гэрэлтэй гарч хідэнгээ барин доош бууж очижээ. Газар буугаад микроны хажууд очиход тэр цуснд бодогдсон нэг охин хэвдэж байгааг олж харсан байна. Айсандаа Жан бушуухан эргэнгүйж утасны өрөөлөгөө буцсан. Жан хэсэг тайвширсны дараа өөрөө цагдаа руу уцтаж хэргийн талаар мэдэгдэжээ. Ингэснээр цагдаа нар Жангийн өгсөн мэдээллийн ачаар хэргийн яг байршлыг тодорхойлж чадсан юм. Гэвч Жан бүсгүй огтхонч төсөөлөөгүй нь алуурчин өөрийнх нь нөхөр байсан явдал байлаа. Тэр орой Жан бүсгүй цагдаа нарт мэдүүлгээ өгөөд гэртээ буцаж ирэв. Тэр хөрш охтын үхлийн тухай нөхөртөөгөө ярьж үзсэн боловч ердийн үед бусдын хэргийг сонирхож чанга дугаар ховжив ярьдаг нөхөр нь энэ удаад огт сонирхсонгүй зүгээр л зүрэмлээд унтаад өгчээ. Гэтэл Жан бүсгүй нойр хүрэхгүй байсан тул гэртээ нэг л жигтэй зүйлсийг анзаарч эхэлсэн. Тухайлбал нөхөр нь шүн дунд оройтож шүршүрд орсон бас бүх хувцаа угаасан байна. Эдгээр хэвийн бус үйлдэл нь Жан бүсгүйд нэг л муу ёрыг төрүүлв. Гэсэн ч тэр нөхөртөө итгэхийг хүссэн бөгөөд цагдаагийн мөрдөн байцаалтаас хамтдаа болтохыг оролдсон байна. Удалгүй цагдаа нар шалгалтын үеэр хөлний мөрөө үзүүлээгүй Жао Лянжунг ажлаас нь авч явж хөлний мөрний шинжилгээнд хамруулжээ. Үр дүнд нь түүний зүүн хөлийн мөр хэргийн газрын мөртөө яг таарч байсан, харин баруун хөлийн мөр нь таараагүй байна. Ингээд асуулт гарч ирэв. Жао Лянжун үнэхээр алуурчин мөн үү? Аз болоход хөлийн мөрийн шинжилгээний мэрэгчлэтнүүд маш нарийн мэдлэгтэй байв. Жао Лянжунгийн баруун хөлний улын мөрийг олон удаа авч харьцуулсны дараа эцэслэн түүнийг хэргийн газарт байсан гэж тогтоож. Цагдаа нар Жаогийн биенээс дэлгэрэнгүй үзлэг хийхэд арьсны завсарт нь цусрахыг зурвас байсан бөгөөд цусны шинжилгээний үр дүнгээс Жао Лянжун жинхэнэ алуурчин болох нь батлагдсан байна. Учир нь түүний цус аллаг болсон газарт байсан. Бүхий л нотлох баримт хөдлөшгүйгээр илэрхэд Жао хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байна. Жаогийн гэрт фосфортой гэрлээр шалгалт хийхэд цустай байсан ч угаасан бээлийн оймс олдсон ба гэрт нь жимс тайрдаг удааг илэрч шинжилгээгээр энэ хутга нь гэмт хэргийн зэвсэг болох нь батлагджээ. Тэгвэл чухам энэ хүн яагаад 8 хүнийг хөнөөсөн бэ? Жао Лянжун 1962 онд Бээжингийн Шижиншанд өргөтөрсөн нутгийн багажны үйлдвэрт ур чадвартай ажилтан байсан. Хэрэг гарахаас 8 сарын өмнө Жао хөрчүүд нь 20 орчим настай залуу охтууд болохыг анзаарч тэдэнтэй санаандгүй ярилцахад тэд алтны гоёл худалдаалдаг болохыг мэджээ. Тэдний загварлаг хувцаслалт биедээ зүсэн алтан эдлээс харахад Жао тэднийг маш баян гэж бодсон байна. Нэг удаа Жао тагтан дээр зогсож байгаад тэдний балкон руу ороход амархан байгааг олж харсан тул хулгай хийх сэтэл төржээ. Жао хулгай хийхдээ газар дээр баригдах юм бол айлтгах зорилгоор жимсний хутга худалдан авсан гэж хожим мэдүүлсэн байдаг. 1999 оны 5 дугаар сарын 29-ны шөнө Жао Лянжунгийн эхнэр Жан шөнийн ээлжиндээ ажилдаа гарч хүүхдүүд нь эрт унтсан байв. Харин хөршүүдийн гэрэл бүгд унтарсан нь Жаод энэ бол ховрхон боломж гэх бодол төрүүлжээ. Шөнийн 2 цаг үед тэр жимсний хутга бээлийн хар өмс өмсөж өөрийн байрны тагтнаас дамжин 203 тоо төрөний тагтны цонхоор нэвтэрсэн байна. Жао өөрийн ажиглалтаар 203 тоотонд шүн дунд ердөө 2-3 охин байдаг гэж бодож тэдний ганцаараа дийлнэ гэж тооцоолжээ. Гэвч тэр шүн бүх 8 охин өрөөндөө байсан нь түүний төсөөлөөгүй зүйл байв. Шөнийн харанхуйд Жао тагтаар дамжин гол унтлагын өрөөнд орж зүүн талын доод орноос эхлэн үнэт зүйлсийг хайж эхэлжээ. Гэвч тэрээр тэмтчин явтал 24 настай Ли Мэйчис ирээд туслаарай гэж хашгирсан байна.
Ли Мэйчигийн хашгираанд сэрсэн өрөөнд доторх охид бүгд босч нэг нь гэрэл асаав. Гэрэл асах мөчид Жав цочирдон хөшиж юу хийхээ мэдэхгүй байсан. Учир нь тэр амны хаалт баг зүгээгүй байсан бөгөөд охид түүнийг таньсан байна. 2-3 секундын дараа Жав гартаа байсан жимсний хутгаа гаргаж хажууд байсан Ли Мэйчийг хутгалсан байна. Тэр даруй Ли Мэйчи унаж эсэргүүцэх чадваргүй болсон гэж ингээд нэгэнт байдал хяналтаас гарч тэр бүсгүйчүүдийг хөнөөж гарлаа. Харин энэ үед нэг бүсгүй хаалга онгойлгон зогтсон бөгөөд алуурчинч түүний араас хөөн гүйсэн. Бүсгүй давхрын айлын хаалгуудыг тогшиж тусламж хүссэн ч хинч түнд туслах гэж гарч ирсэнгүй. Ингээд байрны гадаа зүгтэн гарах үед алуурчинд баригдаж тэр амиа алдав. Түүний цогцыг үүднээс холдуулж микромашины хажууд чирч аваачив. Яагаад түүнийг чирснийг асуухад нэгдүгээр давхрын хүмүүс харчихвэ гэж бодсон гэж. Хэдэн минутын дараа Жав буцаад 203 тоод өрөө рүү орж ирэхэд зочны өрөөнд Чен Рюйха гэх охин цагдаа руу уцтаж байсан байна. Жав түн рүү дайрч хэд хэдэн удаа хутгалсны дараа Жен бүсгүй амжигтайгаар амиа алдав. Ингээд тэр охтыг үхээгүй байж магадгүй хэмээн газар өхлөө твтэж байгаа тэднийг нэмж хутгалсан байдаг. Ингээд аллах дуусны дараа Жав ухан орж өөрийн анхны зориг болох мөнгө хулгайлах санаагаа санджээ. Гэвч Жав Лянжун маш их сандран яарч байсны улмаас хэд хэдэн охины цүнхнээс хэдхэн 10 юан л олж авсан. Харин шүүгэнд байсан 20,000 юаныг огт олоогүй. Гэмт хэрэг үйлснэхээ дараа Жав гэртээ ирж шүршүрт орон хэрэг үйлдэхдээ өмссөн оймс бэлигээ болоод хувцас угааж унтаж байгаа дүр үзүүлэн орон дээр хөвдөжээ. Ингэж хэргийн үнэн мөн ил болсон. Гэхдээ ямар ч гэмт хэргийн түүхгүй Жав Лянжун ягаад нэг дор 8 хүнийг алах болсон бэ гэсэн асуулт гарч ирв. Харин хуучин ажлаас нь тодруулахад тэр хулгай хийдэг зуршилтай болох нь тогтоогдсон. Үнэн дээр тэр охтуудын гэрт хулгай хийх гэж орсон ч хэрэг бичснээр хяналтаа алдаж аимшигт хэрэг гарчээ. 1999 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Хятадын ардын дээд шүүхийн зөвшөөрлөөр Жав Лянжуныг гэрчлэх талбай гэх цаазын талбайд авчирч буудан хороосон. Ингэснээр хэрэг эцэслэн дууссан байна. Энэ хэрэг нь бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаас хойш Бээжинд гарсан хамгийн олон хүний амь хөнөөсөн хүн амны хэрэг бөгөөд өнөөдрийн хүртэл Шижин шаны ард иргэдийн сэтгэлд хар сүдэр болон үлджээ.